Монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгээд харуулаад сонсож байгаа эрхэм танд өдрийн минь дахин үргэе. Улаанбаатар хотод 15 цаг 11 минут болж байна. Радион 2 дугаар студиэс хөтлөгч Анжгаа хөтлөгч цэцэг найруулагч Баяранаар элдв шипэ нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн минь хаа. За өдрийн минь үргэе. Баярлаа. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар илүү холыг хамтдаа туулъя гэсэн уриатаагаар Rovello брендийн дугуй хамтран ажиллана. За мөн 100% шинжлэгдсэн ус Pantene хамтран ажиллана. За өнөөдөр мягмар гарагт хэдүүлээ манай гэр гэдэг сэдвээр ярина. За танай одоо ч ерөнхийдөө энэ асуудал жоохон багассан. Гэхдээ би байж тээ саяхан одоо содон оруулагч нь бол шинэ оруулагч тээ. Содон оруулалтын нэг юуг үзлээ. Гэхдээ нэг тийм зарын группээ тийм энэ тийш орсон чинь Жом бас байдаг юм байна. Жомны хор аван тим хор зарн марн гэсэн юм бас байж л байгаа. Тэгээд өнөөдрийн хувьд бол Жомны хорны хамгийн сайн нь юу гэдэг юм бэ гэдэг талаар ярих гэж байна. Энэ ахын хордон шавж бол биднэрт ерөнхийдөө бол ингээд байшин барилга ингээд сайжраад байгаа боловч энэ нөхдөд бол бас дагаад сайжирдаг юм уу яа. Ерөн салдгүй юм байна шүү дээ. Дасан зохицоод яваад байдаг юм л гоо. Салдгүй юм байна. Манайд бол Жом биса гэдэг ингээд байдаг бол баруунт чинь нөгөө жижигхэн шоргоолж байдаг шүү дээ. Тэр шоргоолч ч бас үнэхээр аюултай юм байл шүү дээ. Зүгээр ингээд цуваагаараа яваад ерөөсө зөөчдөг юм уу сүйтгэдэг юм байл. Тэгэхээр зүгээр одоо бол Монголд бол ингээд Жом бисаны орныхоо талаар л ярих хэдүүлээ тийм. Нөгөө олон жилийн өмнө баригдсан барилгууд тэр тусмаа байгаад байна л да. Гэрэл нэг айтайхан хамгаалахгүй бол ер нь нийтээр өөрлөсөн байгаа тийм. За хотод болохоор ямар байшингуудад их анзаарагдаад байна гэхэлэр нэг давхартаа үйлчилгээ тэр тусмаа нөгөө хоолны газартай тийм барилгууд ер нь бол айгүйх бий юм лээ шүү дээ. Манайх бол бүр дээр үеийн байшин шүү дээ. Манайх ч бүр эртний байшин. Тийм учраас манайд бол ингээд зөвхөн гэрээ хамгаална л гэдэг асуудал байна уу гэж. Нийтээрээ ингээд цацаад бүгдээрээ байхгүй болчихно хоттой юм шиг байна. Тэгээ би бол нэг Орсын нэг юм шприцтэй хор байдаг юм аа. За. Тэр нэг цагаан юутай юу ч гэдэг үлээд нэг шприцтэй. Тэрийг ингээд нэг хит хитийн зайтай нэг юм 10 см-ийн зайтай энэ тэмдэг ингээд өргөчөнгөд сураг ажиг байхгүй болдог. 3 сар 4 сартаа бол өстой байхгүй болно. Жом бол үзэгдгийн эцэг бол бүр тэр миний ойлгосноор тэр ингээд өвчлүүлдэг юм болов гэж утсан. Тэгэл Орос ураггүй эднийхээс ер нь зайлий гэдэг тэр чигээр алгуулдаг юм шиг. Өмнө хэдүүлээ 9 сард үлээ хэдэн сард үлээ нөгөө шавжнуудын тухай шавжны хор гэж нэг ярьжсэн. Өнөөдөр болохоор бүр яг жомон дээрээ төвлөрөх юм шүү. Хэдүүлээ зөвхөн жом гэдэг амтыг тэдлүүндээ сугалж авчирж ягаад яаж аалж нядалж те гэрээсээ дайжуулах талаар. Уухалтай үнэхээр жомч нь нөө бид нар яагаад ер нь жом дургуун нэгдүгээр харагдцсан муухай байна тийм муухай харагддаг. Тэгээд эн чинь миний идж байгаа хүнс энэ тэр хүүхдийн тоглоомн дээгүүр маань гүйж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ бодглохлоор дургуудад идэг. Тэгээд дээр нь эн чинь өөрөө ингээд нөө янз янзын өвчин бактери дамжуулаад үгүйдэг юм байна. Яг үнэ. Жорлон дээгүүр гүйчээд дараа нь хоолн дээгүүр гүйх гэдэг нь шүү дээ тийм үү. Ер нь бол муухай тэгж болдгоо л. Тийм. Мөгөж аргаасайхаа ёо тэр жижиг шоргоолсолстой хамаг юм будаа болгоод штэ гарниз хаалганаар хамыг өстө будаа болгосон амар болгосон л гэж. Тэгдэг гэсэн. Тэр бол өстө бүр энэ итээс амар юм шүү. Магадгүй. Зүгээр яг хуу манай жом бол хөөрхөн амтэн өстө босод амар жомтой газрыг бодвол гимгүү нөгөө нисдэг жомтой төсөөлж чадахгүй байгаа юм да. Яг л нэг ийм жожголкны хэмжээтэй штэ. Тийм том заяа. Тэгээд амар хурд удалдаг байхгүй. Тэр чинь тийм том мөртлөө ингэж удалдаг заяа. Тэгээд ниснэ. Тэгээд ойртон врин. Ямар амар юм бэ. Тэгээд би зүгээр сонирн болгож л ярьж байгаа шүү. Лаост явж байгаад Лаосын Винтиан гэдэг одоо төв хотын нэг юм захын хүнсний зах дээгүүр би явахгүй юу. Тэнцтэй зарахгүй юм байхгүй заяа. Өтмөт инээ тэр эмэлхийзлгийн инээ тэрж. Яг тэр ийм том жомыг чинь зарж ирсэн. Яана. Тэгээд тэр хүмүүс аваад тэрнгөр хоол хийгээд иддэг юм байна гэж би ойлгосон шүү. Гэхдээ зарж л байгаа юм чи аванлаа л гэсэн үг шүү дээ. Тэр би тэгээ бүр яг ингээд жожголктой зэрэгцүүлж тавьж байгаад ийм том жом гэдэг зургийг авч лээсэн бас. Тий. Жомны спид гэдэг гинэ.
даанч Монголд хайгаад олдохгүй. Энд бол янз бүрээр байд юм аа. Тэрийг тавьчихсан байхад Жом өстө байхгүй штэ. Жилд 2 удаа солиод тавьчихдаг. Өстө харагдахгүй алга болтгоо гэсэн байна. За надад тэр нэг юу тэгсэн шүү. Тэр нэг юм шахдаг хорыг чинь бараг л нэг тиймэрхүү юм ярьсан. Ингээд халдвартай өвчин юм гинлээ. Өвчин халдаачдаг юм гинлээ ч юу гэнэ. Ааха. Тий. За Жом үнэхээр муухай сэжин гэсэн байна. Одоо нөгөө дээр үе ээж мэжлээрэд идэг байсан юм да. Нэг найзын доо орохоор ингээд бүр юун дээгүр нь ширээтэй хоолн дээгүр ингээд гүйлдэж идэг. Талхан дээр нь гүйлдэж идэг байсан ингээд. Ээж бол Жомноос сүнсээ зайлайдаг. Тэгэд хаяа ярихаараа тэр дурсамжаа ярихаар би бүр ингээд дотор муухай харцганаад заван болоод ит. Ер нь бол бохроос гаралтай л шавж идтээ тий. Үгүй яа зүгээр ингээд бодох юм бол нэг л байгалийн л нэг амтан л та тэгээд Уг нь л тийм. нэг газар ингээд бас амьдрах гал үзээд байгаа л дөхтүүд л тэгээд биднэрт бол ингээд халдвар төвчм энэ тэр юм тарааж байгаа учраас устгахаас өөр арга байхгүй тэгээд устгахын тулд одоо энэ чинь бүтэн шинжлэх ухаан хөгжөөд байгаа үстэй энэ чинь дагаад те зөвхөн энэ нөхдүүд зүгээр хүн гэдэг нэг юм богинотлон цацдаг юм уу хайшаа нэг тийм юм ярьсан захиргаанд холбоод нэг юм цацчдаг тэгээд тэр маш бага децибалын дууж гаргадаг юм уу нэг бол долгион гаргадаг юм уу тэгээд өстой амьтдын чихэнд бол тэр өстой айгүй балиар байдаг юм уу тэгээд арилдаг гэл нэг тийм нэг юм ярьж ирсэн бас Өнгөрсөн жил бид нөгөө юунд явхад Турк руу явхад нөгөө гадаа нөгөө юунуудын байшингуудын гадаа ингээд юм дуграал өдөр шүгүүрүү дуграал ерөөс амар зав үзүүлэхгүй зав ингээд юм дуграал гэтээ чихэн бүр нэг тийм амар тэртэй биш тасчаар тэрийг яах гэж дуургаад идэв гэсэн чинь жижиг мэрэгчтэй янз бүрийн юм тий харах марах юм тэдрээс юу яадаг дайжуулдаг тийм дууч юм гэсэн. Тэгээ би хасаа Жомны хорг хайлаа. За. Тэгсэн чи бүр энэ нэг групп байт юм байна. За. Бяса Жом шавж мэрэгч устгалын бодис хор худалдаа гэдэг юм групп байт юм байна. Энэ дээр маш сайн устгах Жомны хор юу вэ гэдгсэн чинь маш олон юм юунууд хорууд байна л да. Тэр дундаас нөгөө таны яриадсан Жомны шприц хор гэдэг чинь байна. За. За ингэдэг нэ. Хэрэглэхийн өмнө шприцийг ингээд жижиг туслаар зөөлөн шахаж тавилгын булан дохой цахилгаан хэрэгслийн ойр орчимд Жом үрэлсэн их явж байгаа хэсгийн эргийн торимд 5 мм жижиг тусал хэлбэрээр шахаж түрхэж хэрэглэнэ. Энэ яг л нөгөө таны яриадсан хол байна л да. Тэгээд уртаар шахаж нялах нь хорны үр дүн нөлөөг бууруулнаа гэж байгаа. Тэгэхээр жоохон зүгээр нэг юм цэглээ явчихдаг юм билээ. 5 мм жижиг тусал гэдэг чинь жижиг гэсэн шүү дээ. Тэгээ хор түрхсээс 24 цагийн дотор Жомнууд их хэмжээгээр өхөж эрс багсаж дайжих ба 7-оос 14 хоногт харагдхаа болно гинэ. Тэгээ одоо нөгөө ил байгаа өгцөн юмнууд чинь ингээл хил хараал өчөх тэрийг цэвэрлэх нэг ажил гарах байна тий. Тавилгын булан дохой ил харагдахгүй хэсэгт түрхсэн хорыг нэг хэсэгтээ аршиж цэвэрлэхгүй байх нь илүү үр дүнтэй гинэ. Тэр ингэж ил өгөхгүй баха. Тэр ингээд ер нь амьдрахын эц залга гэж зүхтаад тэгээд өөр газар очиж өгдөг байх. Тийм үү. Би лав тэгээ өгцөнийг нь хараагүй шүү дээ. Тэгэл зүгээр ингээл нүднээс алга болол нөгөө нэг өөр мөрөнд очиж чөтгөрлөөгөө танилцгаасан юм бол тий. Ааха. За тэгвэл бүтээгдэхүүний грейвен тижээвэр авдаг бага насны хүүхдэд хүрэхгүй хоол газар байх ёстой гэж энэ хүсдэг бүтээгдэхүүн ус ундны орчин байхыг хориглодог гэж энэ хорт мэдрэг харшилтай хүмүүс арсанд хүрэхээсээ зайлсхийж бээлийн өмсөх ёстой гэж энэ хэрэглэсний дараа болон арсанд ямар нэгэн байдлаар хүрсэн тохиолдолд гараа заавал угааж яриадах ёстой гэж энэ санамсаргүй нүдэндээ өргөсөн тохиолдолд 15 минут их усаар угааж зайлах яралтай эмчит хандах ёстой гинэ. Энэ боорын хүчлгээд байгаа юм. Би ингээд боорын хүчлэнгүүд нь жоохон айгаад байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингэсэн байх юм. Элдэм хурц үнэртэй түргэн өхүүлдэг хорууд шиг бишээ. Айжуудаа өхүүлдэг бүх үүр оромжоороо нэгнээсээ халдварлаж өхүүлж дайжуулдаг үйлчлэгээтэй хор юм аа. Цацнаас хойш Жомнууд бага үрэлсэн байсан бол дороо алга болж ихээр үржиж байсан бол хөдөлгөөнд орж бужигнан дайжих бөгөөд хордсон манасан ганц нэг хэсэг үзэгдэн мөн шинээр өндөгнөөсөө гарсан авгалтай хүүхэлдэйнүүд хордож устдлаа ганц нэгээр үзэгдэх нь би ингэхэд харин орсон гарсан газруудад нь багаар цацаад нэмээд байвал сайн маш сайн нэгтнийм ба цацж чадсан бол харин энэ үе шатууд өнгөрсний ард тал танай гэрт 1-2 жилдээ огт үзэгдэхгүй болно гэж юм. Зөө. Баталгаатай гэсэн байна шүү дээ. Ягчрал таагч жижиг шоргоолж чихрэн дээр амар цуглд юм мөртлөө нунтаг бүүдэр шиг нарийн боовн дээр цацдаг тийм цагаан нунтаг чихрээр устцдаг гинэ. Сонь чихэр идэм байж чихрэндээ өхөж зогтдаг уунгарт амар их байдгийн гэсэн байна. Жом их байв шар өвчин тусдгаа гэсэн байна. 18,000 төгрөгийн үнэтэй гинэ. 2-оос дээшээр бол хүргэдэг гэж байна. Боорын хүчил жомны хорны худалдаа гэдэг.
газар лав тийм биш үү. Ааха. 18,000 төгрөг 500 грамтай юм байна л да. Тэгээд хоёроо дээш бол үнэгүй өргөчихнө гэж байна. Одоо түрээсийн айл их орж гардаг айлуудаас жом ихсэх талдаа байдаг нэ шприцэн хорноос дайжш нүүдгээ гэж шприц ор гэдэг саяныхаа хэлж юм л да. Жомны бараа харуулгүй 20 жил болж дээр үед хор цасны дараа ил гараад гизээ дээш харуулад хүчдэг байсан гинэ. Йоо, ер нь л тэгээд муухай дөө тэгээд одоо ингээл би чинь шүд зуугаал байгаа шинэ байранд ороод энэ бүхтнээс нэг зайлах болов гэж бодвол тэгэл шүд зуугаал яваад байгаа. За одоо тэгэхээр хэдүүл инхийн жомны хор яг ямрыг нь авах хэвтэй юм, яаж хэрэглэх хэвтэй юм, ямрыг нь авсан чи үр дүнтэй байсан, тэгээ анхаарах зүйл юу байна, яаж хэрэглэдгийг гих мэтчлээ хаанаас хэдэн төрлийн үнэтэй авдгийг гэдгээ ярилцсан. За яг үнэ. Хамтран ажиллагчид танилцуулаад эфир хугацаа нэлээ. Анхаарах зүйлийг нь сайн ярьж өгөөрэй манайхан тийм. Одоо жишээл над шиг аимхай амтай айгаад цацж чадахгүй байгаа дээ шүү дээ. Тийм шүү дээ. Нэг бол нөгөө нэг яг өөртөө зүгээр юу тэр нөгөө нэг хорыг нь тарьчих хэвтэй юм уу, энэ тэндээ хийчих хэвтэй юм уу, өөртөө устгалаа хийчих юм уу, эсвэл яг устгал хийдэг мэрэгжлийн газраар хийх хэвтэй юм уу? Энэ хоёрын ялгаа нь юу байна гэх мэтчлээ. Өөрөө хийсэн чинь нэг ингээд бүтлгүүтэйсэн чинь устгадаг хүмүүс ирээд ингээд устгачдсан юм билээ гэдэг ч юм уу те. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар илүү холыг хамтдаа туулъя гэсэн уриатаагаар Rovello брендийн дугуй хамтран ажиллаж байна. За Rovello чанар ба үнийн төгс тэнцвэр гэж байгаа. Хэрвээ та бат бүх удаа эдлгээтэй 2025 онд үйлдвэрлэгдсэн шинэ дугуй авахыг хүсэж байх юм бол Rovello таны ухаалаг сонголт байх болно. За Канада улсын инженеруудын боловсруулсан энэ дугуй нь Монгол орны эрсдэл сур амьсгалд илүү тохиромжтой. Ойлгомжтой. Канад манай хоёр бол ерөнхий ойролцоо цаг уртаа штэ. Тэ үн төлбөргүй угсралт суурьдулт нь 24 цаг нэмэх нь худалдаа авалт бүрт бэлэгтэй гэсэн байна. Тэ Sono, Storepay, Monpay зэрэг зээлийн аппликейшнуудаар бас авах боломжтой буюу одоо авч тавьж байгаа дараа нь төлчихнө. Хуваагаад төлчдөг штэ. Тийм штэ. Ийм болцоогоос олгож байгаа гэж байна. Одоо ер нь ингээл бид нэр зуны үйлрэлч хаяан дэрлээ 5 сар гарчлаа. Ийш тийш аялал зугаалах нь маш их явна. Тэгээд энэ тохиолдолд яг ийм автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг сайн шалгаа. За тэр дундаа сайн дугуй тавьчих юм бол ер нь бол сэтгэл амар байдаг штэ тийм ээ. Тэгээд Хойд Америкийн зах зээлд зориулагдсан үйлдвэрлэгдсэн учраас Монголын эрсдэлс ийм уран суулгын бартаа замд бүрэн нийцэж байгаа. Канадын инженеруудын нарийн технологиор бүтээгдсэн олон улсын чанарын стандартад нийцэж байгаа. Ижил чанарын дугуйнуудтай харьцуулахад үнэн нь хямдхан хэрэгж таны эдийн засагт маш ээлтэй ухаалаг сонголт байх болно. За мөн Америк, Канада, Европын зах зээл танигдаж түгээмэл борлуулагдаж байгаа. Ер нь бол юм жигд илэгддэг бүтцтэй гинэ. Энэ айгуу чухал байгаа байхгүй. Жигд илэгддэг бүтцтэй тул урт хугацаанд хэвийн гүйцэтгэлээ хадгалнаа. Ахин дахин дугуй солих шаардлага байхгүй. Яг техник тохиргоо мохиргоо гэдэг өөр зүйлүүдээс шалтгаалдаг юм байвал байна. Гэхдээ ер нь өөрөө дугуй нь өөрөө тэг ингээ яг ингээд бүгдэлтэй ингээд жигд илэгдэх юм бол одоо юу гэдгийг манайхан чи ингээд 30% та 50% та эдэргээл дугуйгаа тэгж идэг. Тэгэхээр эн чинь өөрөө бүгдээрээ яг ингээд жигд илэгдэх юм бол хамгийн урт удаа хугацаанд л таны одоо машинд үүргээ гүйцэтгэх гэсэн үг юм бол. Дугуйн бүтцэн өөрөө замын бартаа хот суурин хөдөө хэрийн нөхцөл гээд аль алинд тохиромжтойгоор хийгдсэн байгаа юм. Бас. За дээр нь харагдах байдлын хувьд бол орчин үеийн хэв шинжийг оруулж өгсөн автомашины чинь гадаад төрхийг илүү өнгө үзмжтэй болгоно. За одоо ер нь бол бас хүмүүс ч бас нэг машина үзмжтэй харуулах гэдэг шүү дээ. Тэгэхээр та бүхэнд бол Rovello яг сайхан таарах юм байна шүү. За худалдаалах газруудыг буюу салбаруудын байршлыг хэлээ. Салбар нэг нь Баянгол өрөг циркийн урд нарны зам дагуу төмөр замын музейн дэргэд байрлах Сод Монгол шатхан түгээх үр дээр байгаа. Хоёрдугаар салбар нь Хаавал өрөг Тэц дөрвийн зам дагуу Яармгийн шинэ гүрнээс баруун талд байрлаж байгаа Сод Монгол шатхан түгээх станц дээр байгаа. За мөн 3 дугаар салбар нь бол Баян зүрх дөрөв Батлан хамгаалахын сургуулийн чанхаард байрлах Сод Монгол шатхан түгээх үр дээр байгаа юм байна. За тийм. Facebook-оос Rovello Tire Mongolia гэх тайхан бол аль биесны хуудсан гарч ирээд яг ямар юу байгаад байна, дугуй байгаад байна, хийн ямар байна гэх мэтлээ илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Манай эл төвшин нэвтрүүлэгтээ илүү холыг хамтдаа туулъя гэсэн уриатаагаар Rovello брендийн дугуй хамтран ажилласан. Баярлалаа. За баярлалаа. Манайх өнөөдөр мегмар гараг учраас манай гэр гэдэг сэдвээр ярьж байгаа. Гэртээ жомтой цуг амьдрмааргүй байгаа хүмүүс одоо өнөөдөр бидэнтэй 77 77 38 83 77 77 88 30 дугааруудаар холбогдорой. Тэгээд хэдүүлээ жом устгадаг хорныхоо одоо ийм хорл хаваацсан чи өстой нэг ор сурггүй алгуулсан. Хор цэцэгтэй ийм юм дээр анхаараа ч гэдэг юм уу. Хор нэг тэдний өргөний үнэтэй байлаа. Тийм газраас авбал. Магадгүй энэ нөө хорч нь өөрөө нөө нэг юу муу гэж бас байгаа бах. За байна өдрийн мэнд. Байна. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. За жомны хорыг ханаас яаж худалдаж авч ийн? Яаж жомгүй болов?
Манайхыг за одоо 20 жилийн өмнө байраад нэг хоёрын байшин хашаад орсон. За. Тэр айл жомтос манай одоо энэ байраа байшин. За. Тэгээд ёо жомд усахгүй байх тэгээд болд юм байна. Хормоор юу хэрэглээгүй. Тий. Усахгүй байх болд юм. Тэгэхээр хоорой. Тэгтээ бусад хүмүүс чинь жомтой айлууд ч ус өгөөд ээдгүй штэ. Тэгээ ямар нэгэн хэмжээгээр юм тусдаг байдаг тэр юмнаас олноор ууд юм байна наадах чинь. Ер нь л одоо нэг тэг өгөхгүй байхаар тэгээ ингэдэг наадах чинь. Нэг 25-30 сар орчим болоод ирэхээр үлбийсэн тийм нэг өнгө нь өөрчлөгдөж цайвар болоод хөлнүүд нь урт болоод явж чадхаа баг болоод хүнээр бол одоо туйлдаад байгаа юм аа та. Тэгээд яах юм? Тэгээ байхгүй болно наадах өөрөө. Тэгээд ус гэдэг чи одоо би жишээлбэл Жордлонд манай бочкинд ус байгаа, Карантанд ус байгаа. Бид нар чинь байн усанд орж байгаа. Тэнд чинь ингээл ямар нэгэн чийг үүсэл байгаа штэ. Тийм наач нь бол тэгх юм байна. Манай энд бол тийм байхгүй. Хувийн байшин болохоор гайгүй. Зөөр өгөхтэй тийм. Зөөр гадна ходогтой. Тэгээд ер нь бол хоорой. Тийм л юм гэлээ усгүй болвол тэгээд харагдаад өгөх юм уу те? Тийм. Яг усууж яхин харсан. Ингээд дотор бас ходогтой юм байхгүй манайх гар ходогтой. Усууж яхин харсан. Очоод ууж байгаа тийм. Зөв. Тэгээд усгүй байхад тэгээд хөлн урт болоод явж чадхаа хөдөлгөөн аяг удаан болчих юм байна. Нөгөө хөлн ороосчих гэж байгаа юм. Таны шипи бол ер нь ус бүү үзүүл цаадвал байгаа харангадаагаад алл гэж байгаа юм байна тийм үү? Тэгээ яг ер нь бол тийм юутай маань тийм газар бол нас амьдрал байна. Тэндээс яг ийм нөхцөлд бол тэгж зарах юм байна. Өөр ямар нэгэн тийм хормор хэрэгэлсэн тохиолдол байна уу? Үгүй байхгүй мэдхгүй. Дээрээ зурдаг хормор гэдэг нэг сургуу байдаг л юм. Тийм хэрэглээгүй. За баярлалаа. Байгалийн аргаар тэмцэжээ. Өдрийг сайхан өнгөрөөсэй. За. Сарагч яг надтай адилхан. Жомонд ус өгөхгүй байх гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Бид нар одоо ингэж төсөөлөр бол халбаа шалгадаж явж услаад идэв. Одоо жишээлбэл манай орон сууцнд чинь бол тийм байхгүй шүү дээ. Бид нар чинь өдөр болгоно нэг ингээ усанд орж байгаа. Тэгэл тэр байрны ус чинь нааш цаашаа ингээл садраал тэнцэнэ тогтож байгаа. Тэднэрт бол ус үзүүлэхгүй байхын үндэсч байхгүй те. Бараг боломж байхгүй шүү дээ. Боломж байхгүй те. Тийм гараа үлээ угааж яхад угаалтуур нь энэ тэнээр ус үсэрч идэв шүү дээ. Яг нь ер нь бол тэгдгэл те. Жом бол усгүй бол амьдарч чадахгүй мадахгүй гэж тэгсэн байдаг. Тэгтэл их зэв амьд шүү дээ. Толгоогоо таслуулчаад хэдэн хоног амьд байж чадна мод ч гэдэг үг дээ. Солиотой юм ярьж идэг. Харин тийм. Найруулагч лавын гол муухай зураг өгöd байгаа. 88 өдрийн мэнд. Өдрийн мэнд. За, Жомны талбарч яриатай даа. За, яриатай. За. Манайх байр Жомсон одоо нэг 3-4 жилийн өмнө. За. Яа, нэг бүр нэг яайдаг юмэр зүв амтна шүү дээ нэрээ. Чухам да. Тэгвэл яаж хурдан үржидгийн юм тэгээ ямар ч муухай зэвүүн царайтай. За тэр чинь тэгээд ингээ удаад ирэхээр янз янзын жижиг цажиг хор татаад байна заяа. Одоо тэр жижиггээ ингээд юм ялцгаа хор байна. За ингээд цацдаг хуурай хор байна. Тэр боорын хүчил цацаал байна. Тэрэнд өгөхгүй. Ер нь бол. За. Нэ өгөхгүй байгаад ах тусмаа өнгө нь хувраал, улам зэвүүн болоод. Яа. Өөр өнгөтэй болоод байна заяа. Бүр тэгэл ингээд шүн юм штэ гэрэл унтраагаал байж байгаа. Тэгэл гэрэл асаагаа зүгээр ингээл яцхан чи. Тэр угаалтуурын тэр гаймаа сүултээ давраад 0 дотор заяа бүр ингээд дураараа дөргиж дунч мөрөж иргэн. Хөргөчний ардсан мотор нэг дулаахан байдаг учраас тэрнгээр байнг байж идэг юм шиг байна. Хөргөгчний ар, пэйж та тэр битгээл ус уцлагчны ардлын тэр юунд хүртэл уурлан заяа. Тэгээ бүр ингээ хараа бүр сүултээ бүр ингээд тэрийг ингээд бүр дийлхэ болоод ирэнгүүт тэр чинь хараа бүр ингээд хамаагүй галтгооны ингээд юм болон тохоод нэг жижиг ингээд нөгөө золцгонуудаа ингээд татаа хайт. Тэд нар ингээд бүр ингээд ардсан чинь заяа. За одоо ингээд хамгийн заваа юмнууд нийтэр ер нь бол ингээд айгүй муухай. За тэгээ ингээд яста түрүүний яхаа хэлэхээр усчгүй хоолчгүй юучгүй хуваараа явчихаар нэг хэсэгтээ сайхан юу яам намжин цөөрнө. За. Тэгээ ингээд нөгөө гадуур хөдөө гадаа явдаг ч юм уу те лагер дээрээ байдаг ч юм уу ингээд ирэхэд бол нэг цөөрнөө бүр ингээд бүр гуйрханцсан тэр чинь балкон дээр бүр ил шалмалан дээр хүртэл явж ийн бүр ингээд масарсан. За юугаар дарсан бэ гэхээр одоо наад энэ гадуур песэр дүүрэн байгаа хятад хороор дарсан. Тэр шприц хормоо юм уу?
Гэхдээ ногоо шилтэй хор гэдэг. Ногоо шилтэй. За тий ногоо шилтэй хятад хороо. За тэрийг яг тэр нормоор нь найруулад ерөөсө битүү галт тогооныхоо бүх юмар битүү зацаад за тэгээд нөгөө бүр урд хойд өрөөндөө хүртэл битүү балкон руугаа ингээ битүү цацчихсан явсан. Яг үл энэ бүр амар хэцүү манайх бүр замраа алдаад. За тэгэнгүүт үхнээ. Бүр янзын үхэн. Ороод ирсэн чинь тэгээд би ч нөгөө нэг фестер хардаг шиг ингээ нэг ярцаагаад өгсөн байх юм баг гэсэн чинь за нэг бараг нэг 40-50 жомны одоо хүүр цэвэрлсэн ер нь. Цогцсон. Энэ тэмдгүү ингээл хөргөчний ардаас бол амар ингээд тэгсэн хамгийн гол нь энэ хор өөрөө амар хортой хор. Манай хүүхд бид тэгээ нөгөө нэг 2 хоноод ирж байгаа штэ гэртээ. 2 хонж ирээд манай нөхөр хоёр ороод гэрээ юу ч хүү цэвэрлээд ингээд бүр битүү угаалгах цэвэрлэгээ хийгээд хүүхдүүдэд оруулаад ирэхэд манай хүүхдүүд ханаагаад байгаа байхгүй. Зөө. Ингээ ханаагаад унтаж байгаа. Харин би энэ газраас унссан чинь наадхыг чинь гадна талбайн шавж устгалд ашигладаг. Гэрт ирж баг баггүй маягийн юм ярьсан байсан штэ. Тэр ихтэй аюултай юм байлээ. За тэгэнгүүт бидэд болоод асаад явсан. Асаад бүдүүлээ өөр газар очиж хоноод 100 байсан тул та штэ тэр чинь заахад хөдөө гарч хончоод. За тэгээд эргээд ирсэн нэг хэсэгтээ нэг 7-оос нэг 10 хоног болвол нэг тэрний нэг тийм нөлөө баг нэг арилахгүй заяа. Ингээд нэг эвгүй юм шиг санагдал. Мэдээж бүх юм угааж ариудах шүү дээ. Хоолны аяг тавг шүүгээд хэвчээ юм чинь. За тэгээд эдг юм байлээ нэг. Хоёр гэх юм бол за Жон бол хөргөө орж ирээд өөр гаднаас орж ирнэ шүү дээ. Гарч ирээд мансуурна тэр чинь. Мансуураад энэ тэнд хаана явгаа шууд бүр энэ тэнд бүр тул явж тэгээд ингээд юм хөдөлгөөн удаашсан ингээд тэг нэг хэсэгтээ ингээд жом ерөөсөө ингээд бүр үзэгдэхгүй тэгээд ингээд алга болсон. Согтун хүн шиг юмнууд явж идэг те. Яг согтун хүн шиг юмнууд явж идэг. Яг бүр ингээд нэг байж ятсан юмнууд явж идэг. Уйвцсан. Тэгээд бүр ил өдрийн цаг магаар чи зүгээр гинт гараад ирж тийм юм биш. Амар юм. Тэгэл айгүй муухай. Тэгээ одоо наад энэ жомыг ерөөсөө байраараа л устгахгүй бол ямар ч нэмэргүй юм бэлээ. Ингээл яачгууд нөгөө агааржуултын хоолой тэгмүүд одоо бохрын нөгөө нэг нойлын нөгөө нэг хоолоонууд идэв штэ. Тэндээс ингээл орж ирээд идгээ ерөөсөө. Танах нэг одоо орццгоо танахаас төр зүгтаа дайжчихдаг тий. Ингээд дайжчих байгаа байхгүй юу? Тэгээд дайжсан нь амхандаа орж ирэхээр тэрэндээ мансуураад ингээд үхээд байгаа байхгүй юу? Та тэр нэг юм нэг Орсын тэр нэг юм цэгэн болгоод тусаачдаг хорыг хэрглэж үзсэн үү? Үзээ би тэр шив одоо саяны тайр ярьдаг тэр шипризо хор тэр цацдаг хор боорын хүчил тэгээ элсэн чихэртэй юу хойлдог молдог үзээгүй юм байхгүй. Хамгийн сүүлдэл одоо тэр шилтэй ногооноор л дарс. Одоо энэ реклам биш шүү амтг хүн рекламын хоног бас нэг аюултай тийм байсан. Тэгээд би тэр нэг шипризтэй хорыг нэг хэд удаа хэрэглэл тэгэл ер нь бүр ор сургахгүй алгуулсан шүү. Одоо тэр нэг та тэгэж тэр шилтэй ногооноор хэрэглэснээс хойш ерөөс танд үзэгдэхэ болцсон уу? Тэгэл багсаагаар ингэж явж байгаа л тэгэл алга болдог. Одоо бол хараа ингэдэг мерсер нөгөө юугаар орж ирнэ. Одоо ингээл нөгөө угаалтуурын нэг хоолой байдаг тэрүүгээр тэгээ нөгөө нойлын агааржуултын өдрөөр орж ирдэг аахгүй юу? Тэгэл хараа орж ирэхээр нэг юм мансуурсан амтай шиг байж байгаа л тэгэл баригдал өгөх штэ. За. Үнэхээр гош би өглөө холбогдсон баярлаа. Яа, кино шиг л яриад өглөө. Энд хүмүүс бүр би минь арзаага заримных нь жих микрон орж ийн л гэж байна. Ингэний оги манай хажууд шинэ хурш ирээ засвар хийгээдээс ихсэн хугацааны дараа манайх жомтой болоод тэгээ судалж мананцрын устгал хийлгсэн гинэ. За одоо мананцрын устгал гэж нэг юм байж байна. Тэгээ 2 хоногийн дараа баахан өгсөн жом оршуулсан гинэ. Тэгээ гэртээ хариуцгал хийсэн. Тэр болтол тэр харагдахгүй болдог бол худлаа шүү. Хааны газар руу сүргээрээ зүгээр л дайцсан байгаа. Гол нь бүгдээрээ өгсөн байхыг нь харах ёстой гэж. За, дараагийн сэсгч авъя. 88-7. Өдрийн мэндэ. За манайх нэг 2 жилийн өмнөөс шахна угсан мөлий 9 тохрууд байдсан шүү дээ. За тийм. Тэр ороод тэнд байсан. Тэгээд нэг орон сууцны контороос нь устгалууд явж шавж устгаж ийн гэдэг нэг юм хүн үрж ирэл юм ариутгал устгал явдсан шүү дээ. За тэгдэг ингээл нэг юм нэг цацдаг юмтай. Тэрний дараа нэг тэрний дараагаас нэг 2-3 хоногийн дараагаас 1-2 үзэгдээл эхэлсэн жомнууд нь. Урд нь ерөөсөө тэр байранд ороод 2 жил мэл болж огт ерөөсөө харагддаг байсан байхгүй юу. Тэгээд тэр нь устгалын дараагаас харагддаг боллоо. За тэгэхээр
аавыгаа нь уршаа хараарын зах руу гүйлгээд нөө шприцэн хор гэдэг юм руу явуулаад силикон нөө барилгын нэг нөхсөв бүгэлдэг силиконоогоос тэ тэрийг авч яагаад нэг юугаа бүх нэг орсон гарсан тэр шугам муугам тэр нөхсөвдөө доотлын нэг хан шал таацныхаа бүгднгийнх нь нөхсөвийг бүгэлж яагаад шприцэн хорнуудаа түрхлээ. За нөгөө цэглээд байдаг хорыг. Тэгсэн чинь аваа сайхан нэг доног харагдахгүй байжснаа тэрний дараагаас бүр огцом ихсэн. Ийхүү. Нөгөөдөл чинь хажуудлын айлыг олцлоод ирсэн юм шүү дээ. Харин мэдхгүй. Тэгээд ерөөсөө ганцхан галтгоонд л харагдаад байдаг гэсэн чинь сүүлдээ бүр том өрөө, хоёр жижиг өрөө, байны өрөө гэж зүгээр үүд мүүд баг ингээ гэрлүүгөө орохгүй явж байгаа нөө хөршийн хаалганы коридороор хүртэхгүй гэж байгаа юм чи баг бодолч байна. Тэгээ орой олгоод ингээд нэг юм өрөөнөөсөө галтгоомоор ороод гэрл хасахад баг бодолч нь зүгээр пиргээл цухтааж байгаа юм чи амар олоолаа сүлгээрээ. Тэгээд нэг юу химон сооттоос зүгийн балгуурыг холж байгаад бас ингээд цацдаг гээд тэгээд цацснасаа өстой ямар ч нэмэр байхгүй солонгос хорлогийн аргалын утаа хомоол гэртээ битүүлж байгаа дуугвал тэгэлгэн бүгднгийн нэрэглээд ямар ч нэмэр байгаагүй. Тэгээд фест дээрээс нэг шавж устгаллын компаниуд гээд за тийм компани руу залгасан чинь хурж ирээд эхлээд ингээд тэр нэг одоо хөргөгч мөргөгч тэр угаалгын машин тэгээд тэр нэг хөлтөгчнүүдийн тэр моторлуудууд цацхаас та пүүс тагвар бараг тэрний араас 40 50-50-аараа ингээд унаал ороод ирж байгаа амар үгүй юм билээ. Тэгээд тэр нэг гарниснууд үүдэн штэ шалны. Тэднэр лөө цацхаараас тэднээс амар их гарч ивд юм билээ. За тэгээд 24 цаг ерөөсөө гэртээ хүн байж болохгүйгээд бүх тавилгануудаа ингэж нэг өрөөнүүд болгоод тий наашин цааш нь болгож байгаа бүгднгийнх нь араар цацаад тэгээ гэрээ түгжээд 24 цаг болчоод орж ирсэн чинь зүгээр л оршуулгын газар юу хойдлын 70 бохор амар болчихсон. Тэгээд дахиж нэг гэрт цэвэрлдэг хүмүүс ариутгаж бодсоор дахиж гэрээ бүгднгийн тавилгуудаа угаагаад хаяхын хаяад тэр чинь бүр хуучны нэг юм хөлтөө том дөрвөлжин гурил хийдэг том гамбан зүйд нь штэ. Тэрний тэр хөлний завсар хүртэл орсон байт юм билээ шүү дээ. Наад мохоо юм болчих. Тэгээ тэр мэрийга бүгднгийн хаяхын хаяад тэгээ тэрнээс нэг юм зөвхөн тэр компанийн юу оруулж ирдэг гэсэн юм Орсын шар нунтгийн хор байсан. Тэгээ тэрийг буцаагаад ягаад тавилгануудаа байршуулахдаа ерөөдөө хаагуур их байсан гэдэг тэднэртэй үр ингэж цацаад. Тэгээд ясан чинь тэгээд юу н яг жилийн өмнөөс ахуулаад юу н байхгүй болсон шүү одоо. За тэгвэл тэр устгалыг дуутах нь их зүгээр юм байна да. Тийм ер нь баг устгалыг дуутсан илүү их үр дүнтэй юм билээ. Тэгээд тэр нэг хамгийн гол нь тэр нэг дээшээ доошоо орсон тэр нэг юуны дулааны шугам мугамнуудаа бас силиконт чор зүгээр юм билээ. Тэгээ өөртөө нэг чадахгүй устгал хийчихээр тэгээд нэг алдаа гаргаад тэг бүр ихсгээд нэг бүр ингээд ганцхан галтгоонд байсан бол голонд нь галтгоонд байсан бол бүр ингээд бослог болсон байна шүү дээ баг тийм ээ. Тийм бослог болоод ирчих. За. Физикний даачсан. Сайхан гүрэлээрээ. Амар бүр эрдмийн зэрэг цол хамгаалсан хүмүүс байдаг юм. Аим шүү дээ. За ингэсэн Гямторж мөхцөцгийн энэ шипинууд амар заяа. За. Солонгост бол хаасайгүй амар том нисдэг жомтой. Хаяа манад орж ирнэ. Би бол уксус булан дохоогүй цацаад цонхоо онгорхоо орхиод гардаг. Том тавилганыхаа хойгуур лаврын навч хит хит дээр нь хийчихдэг. Тэгээд нэг хэсгтээ харагдахгүй болдог гинэ. Аваасдаг шипи. Ахаад нэг шипи. Хуйгаа бүрвэ. Зараа сайхан барьж иднэ. Тэгээд хэсэг хугацааны дараа алга болно гэж. Зөө. Зараа тийчих юм бол бас жомноос аврагдах юм шиг байна да. Зараач гэхдээ зэвүүндээ шүн унтуулахгүй өстэй тамтай юм. Өөрөө шүний амьдралтай. Шүн болгоо гэдэг өөрөө хэсэг үүчдэг юм л да. Тэр нь жоохон товтой. Түүнээс ч бол зараач хөөрхний явд хөөрх юм да. Гэтэ нөгөө махан хүнстэй учраас жоохон өмхийдэв шүү. Тий. Азийн орнуудад том жом нь өстой зэвүүн байдаг. Нисний 2 давхурт нисээд ороод ирдэг муухай шүүл гэсэн байна. За хоёул хамтран ажиллагчид танилцуулаад өргөжлөө яхаа. 15 цаг 40 минут болсон байна. 100% хүртэл шинжлэгдсэн ус Pantene хамтран ажиллаж байна. За Pantene брэнд шинжлэгдээд өнгө төрхөө нэмсэн байгаа. Усны шампунь, ангижруулагч, маск, эрчим тарчилгааны тос, усны үзүүрийн тос байгаа гинэ.
За найрлаганд нь шүү дээ Pro V B5 сувдны агуулмж нэмэгдсэн. За ингэснээр ямар болж байгаа юм гэхээр таны үсэнд шүү дээ хит хитэн зүйлийг одоо шинээр бий болгоно. Нэгдүгээрт нь гэмтлэг засна гэж байгаа. Пантенын бүтээгдэхүүнүүд нь үсний салаасан эсгийг засах, үсний эрүүл байдлыг сэргээх тусалдаг. Мөн үсийг чинь бэхжүүлнэ, витамин B5 нь үсийг тэжээж бэхжүүлж хугаралтыг нь багасгадаг гинэ. Гялалцсан зөөлөн эрүүл болгоно, мөн чийгшүүлэгч найрлага нь үсийг хуур ашигаас хамгаална, өнгө хамгаална гэнэ. Будагдсан үсний өнгийг хадгалахад тусалдаг будагтай үстэнд аюулгүй найрлагатай гинэ. За энэс гадна хаа тэр би пантены юуг нь хэрэгэлдэг эмчилгээг нь хэрэгэлдэг. Одоо ангижуулагч нь гэсэн үг л дээ. Тэрийг үсээ угаачаад угаагаад яг нөө уснаас гарахынхаа өмнө хүү ингээд үсэндээ түрхчээд тэгээд сайхан дахиж ингэж нэг ойролцоогоор нэг 2 минут байлгачаад буцаж ингэж зайлаад тэгээ үсээ арсны дараа үсээ ядгүй л зүгээр л намирч идэг. Маш гоё зөөлхөн болчтой. Хураашлыг бол ерөөсөө пантен хэрэглэж байгаа тохиолдолд мартна. Тэгээд дээрэс нь үсний үзүүрийн тос гэж байгаа байхгүй юу? Энийг болохоор синс олон эндүү ашиглахаас өмнө хэрэглэх юм бол халалтаас хамгаалдаг. Бидний үснүүд нь ингээд салаалчлаа яриад идэг шүү дээ. Тэр чинь ингээд халуунаар түлээл гэмтэж байгаа хэлбэр шүү дээ. Тэгээд үзүүрийн тосыг хэрэглэх юм бол энэ гэмтлээс хамгаалж байгаа гэсэн үг. За. 5 сарыг дуустал E-Mart номин, Carrefour, миний дэлгүүр зэрэг томоохон сүлжээ дэлгүүр болон Take цэг имэнээс худалдаж авах юм бол 30% онцгой амьдралтай байгаа юм биш үү? 5 сарыг дуустал гэдэг чи одоо 5 сар дундаж ороогүй шүү дээ. За ийм байгаа юм биш үү? Бүх сүлжээ дэлгүүр супермаркет за эндээс ингээд авна гэдгийг сайн хэлчихсэн тийм ээ. Хямдралтай үнээр худалдаалагдж байгаа. Тэг цэгмэний утас нь бол 77 73 32 33 гэдэг дугаар байгаа юм байна. Facebook-д бол Анунго гэсэн Facebook-ээс дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой бол түрүүний тэг цэгмэнээс бүр хургуулээд авах боломжтой юм байна. За өргөлтийн утас нь 77 73 32 33 шүү. 77 73 32 33. За ингээд 100% хүртэл шинжлэгдсэн патент баярлаа. Баярлаа. За нэг хэдэн комент үжээд манай мэрэгчлэтнүүд орж ирээд арцаатал ярьсан базар байна юм бол. Хамгийн сүүлд Дарханд төмөр замын 15 дугаар байранд амьдардаг багтал жом харсандаа тэрнээс хойш жом хараагүй байна гэсэн байна. Хөргөчний араар буцалмаар халуун ус хийж үүрийг нь устгахаар алга болж исэн гэж шүү хаа. За одоо би бол жом гэдэг аюулаас бол аврагдсан. Манайхаас нэг мөр чөтгөрдөгөө танилсан. Тэд нар яасан тэр миний тэр ашигласан хор маш сайн хор байгаа л тэгэл алгуулсан баг. Ер нь бол. Ер нь хамгийн зөв сонголт байраар нь устгал хийх гэж шүү. Гэхдээ тэгээ яг тийм боломж байдаггүй байхгүй. Одоо жишээлбэл заримдаа би ч нь бол одоо ингээ өглөө гараад орой очдөг юм шүү дээ. Намайг байхгүй баахан айлуудаар цацсан байвал тэгэл бүгдээрээ манайх руу орж ирээд та дуусаа. Тийм тэгээд дуусах жишээтэй. Тийм аюултай явдал болдог. Тэгэхээр бүр ингээд нөө төлөвлөж байгаад тэр дундын чат мат байдгүй ярьж байгаа л тэдэн сарын тэдний тим гар бим гарагт гэдэг ч юм уу тий. Ингэж л хийвэл хийхний боломж байна. Тэр үед гэртээ хүнтэй байлгаараа гэдэг ч юм уу тий. Уг нь тэгэл тэгдэг. Тэгэл бас л нэг ганц хоёр айл нь бас л байхгүй л байдаг. Ер нь бол. Тэгэнгүүт нөгөөдөл чинь тэр айлд орж ингэж яах гэвтэж чаад одоо хорны арилаа байлгуудыг буцаад тардсан юм шиг юм уу ер нь бол. 88.5. За 88.5 өдрөнд. За өдрийн мэндэ. Байна үү? За. Жомиг яаж бай болгоо? Муур яах вэ? Муур яах вэ? Муур жомиг идэх байхгүй. Тийм үү? Тэр чинь болгон л иддэг юм уу гэхгүй. Морны иддэг шээ нөгөө шээснээс нь үргэлдэг юм уу? Дайждаг байхгүй. Тэгээ гэртээ жомтой мууртай ч айл жомтой байж л идэг шүү дээ. Гүй дайжгүй юм аа. Дайжгүй юу? Ер нь дайх уу? Ер нь дайжгүй. Өөр үтсэн л дээ. Тэгээ болоогүй байхгүй. Одоо нэг хүмүүсийн илтгэл аргуудыг бүгдийг нь үтсэн. Тэгээ муур ингээд нөгөө муурны шээснээс айдаг гэхлээр нь пи болдог шүү дээ. За тий. Тэгээд дайждаг баха. За бас дуршиж үзмээр л юм байна тийм үү? За холбосон баярлалаа өдрөө сайхан өрөөлөөрэй. За. Хасаа пи болдог гэж юу ярьч ба? Юу? Пи шээхийг л хэлж байгаа юм шүү. За. Юутай муур үнэхээр байлгаж үдсэн мөртлөнгөөсөө жамтай байсан хүмүүс байл бичээрэй. Энэ арга үнэхээр үний юм уугүй юм уу гэдэг хэвлэлээ бас мэдчихээ. Зараа бол үнэн баха. Зараа бол шавж идчихсэн байхгүй юу? Зараа бол зүгээр харагдсан болгоныг нь
хусдаг баг. Тэгээд тэд нар эрхвш нэг юмтай ингээд за энд нэг аюул байна гэдэг ингээд дайжих нь тэр бол үнэн байж болох юм. Ааха. 8893 шүү дээ. Маа сайн байна уу? Сайн байна уу? За. Жомноос салсан түүгээ хуваалцъя. Ямар хор хэрэглэв? Яг үнэхээр над зам ч юм ер нь устдсан юм. Тэгээд бүр сайн мэд. Ер нь дийлс удаа байхгүй гэж. Тэгээ ер нь бол дийлс удаа. Манайх бүр баг байхад бас Орсын бариуд бүгд тийм жомтой байдгүйсэн. Тэрнээс салахгүй байж. Одоо саяхан бас жилийн өмнөөс ахуулаад ерөөсө бас манай байр дахиад жомдоод эхэлсэн. За. Тэгээд бүр энэ тентгийн ариутгал дуусгал өдрөлөө явуулсан метр квадратаас шалтгаалаад айгүй үнэтэй лээд юм байлээ. За. Тэгээд яг нэг 250 мянган төгрөг би нэг устгал явуулсан жижиг нөгөө анжаахын хэлдэг шиг хажуудлага айлын жомнууд бүгдийг нь хозлоод ирсэн юм шиг амар болчихсон. Тийм. Яста баалаа юм байна. Одоо хамгийн сүүлд нэг боорын хүчил гэдэг нэг өндөгтэй зураа тавихлаар их багасдаг гэсэн. Тэгж нэг тавиад үзээр нь одоо л аваа гайгүй багасчил. За. Тэгээ ер нь бол за чи тэр боорын хүчтэй өндөгтэй зуурхаа нэг тодорхой ярьдаг хөө. Тий. Тэгээ боорын хүчлийг өндөрний шар байгааз. За. За байж боорын хүчил гэдэг юм яа тий шингэн байж идэм үү? Үгүй ийм элсэн сахар шиг нутдаг. Элсэн сахар шиг юм байна боорын хүчилж байна. За. Тэгээ тэрнтэй өндөгтэй зураал тэр өндөгний нөгөө нэг хуванцар нөгөө хуучин өндөгний нэг хуванцар юунууд байдаг шүү дээ. Одоо юу гэдэг вэ? Савнууд. За тий гаднатлынх нь. Тэрнийг дээгүүр хаачлангуудаа яг жом ихтэй газрууд нь авчиад тавьчихдээ юм байл. Яг тэрэндээ хийгээд. Тэнгүүд яг нөгөө жомнууд нь өндөгний шар руу орж идээд эдсэн цаашаа явж өвөрөндөө очиод өгөхлөөр нөгөө өгсөн жомнуудыг буцааж идээд идэв шүү дээ. Тэгээд тэгэхэд нэг ямар ч байсан 7 хоногийн дотор бол манайх эрс багассан. Нэг өндөгний шаранд хэдэн грамм боорын хүчил хийхээ? Хэдэн грамм гэсэн юм бол ах. Бид нар зүгээр өөрсдөө ингээл 100 нэг айгуу тийм гурил шиг нэг юу ч болчтой юм байлаа. За. Тэгэнгүүт тэгээд тэрийгэ тавьчихлаар л гайгүй. Одоо заавал тийм нэг савнд хийж тавих гэдэг нь зүгээр тэр үүрлсэн газруудад нь ингээ баримлын шавар шиг босгоо шомболгоо тавьчих юм уу? Савнд хийж тавихгүй болохоор арай болохгүй гад хүүхдүүд жоохон нөлөөтэй байдаг гэсэн шүү нэрэ. Хүүхдгүй айл бол болох юм байна. Тийм болно. Тийм. За. Одоо ямар ч байсан тэгж хийгээд нэг сар гарan болж юм. Эрс багассан. Оо за. Тий. Ер нь янз бүр байд юм бэлээ усууд. За. Айл газрын жом гэдгээс шалтгаалаад байна. Баг их гээд байгаа юм. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За энд ингэсэн байна. Дарханд манай байр бүх айлууд нь дашраараа боорын хүчил хэрэглээд нам устгасан. За тэр боорын хүчлийг яаж хэрэглэж байгаа аргаа нэг бичээд гэж манайхаа. Тийм тэгтээ ээждээ яхаа чансан төмсөн чингээгээ тавьсан гинэ. Өндгөнд биш. Бас ийм юм байна. Ер нь шавж устгах газар зөв штэ. Янз бүрийн сул найрлагатай хор цацаад байвал дархлаа суугаад өвхөө болчдөг гэсэн. Тэгэхээр нилийн ондөр түнтэйгээ тунтайгаар дарж авсан дээрээ тэгээд нөхөө бүглэх хэрэгтэй гинэ. Харин бид нөгөө нэг аль газрын шавж гэдэг нь юу яриад байна гэхээр нөгөө өмнө бид өөрсдөө мэдгүй арга хэрэглээд нөгөө төлөгийг бүр тархлаажуулаад идэм шүү дээ. Тасгаад. За тэр муур бол худал гэж шүү. Харин тийм ээ. Манайх тэр амар мууртай болоход манайх хоёр амар их жомтой болоход бол манайх хоёр мууртайгаа л байсан штэ гэж байна. Тийм ээ. Хажуу айлууд бүгд цацахгүй л угаасаа устдахгүй ахаа л гэж байна. За иймэрхүү байх юм байна. Ханы завсар зай, дрилний ором нүх, шугамын хоолой завсар гэд бүгдийг нь битүүлэх хэрэгтэй л гэсэн байна. Яа хэцүү маа тий. Чансан төмсөн чингээгээ тавина гэдгийгээ жоохон тайлбарлаад өгчлөлтөө. Би бүр айгаад байгаа байхгүй юу? Яах учраа болохгүй. 20 жилийн өмнө хашаа байшин руугаа жом авч нөгөөд цахилгаан бараанд нүүрлээд явждаг юм байна лээ. Тэгээд лаацтай улаан агаарт цацдаг хор, нунтаг цагаан хор, шиприцэн хор гурыг ихээр засч тавиад 3 хоноод ирэхэд хөл байтугай хуруу тавих зайгүй дээшээ хараад гидсэн задраад өгсөн байсан. Түүнээс хойш жом хараагүй гэсэн. Яа энэ бол бүр геноцид хийсэн байна шүү дээ. 3 хорыг зэрэг хэрэглээд. Гэхдээ ер нь бол тэгэл ингээл дарж л байвал ямар ч хамаагүй даргаар л дарахаасаар аргагүй юм байна. Ямар ч хамаагүй арга хэрэгжилж болно. Гэхдээ хүмүүст өөрсөнд нь хүүхдэд нь аюулгүй байх ёстой шүү. Эрүүл мэндэд л хамгийн аюулгүй байх ёстой юм билээ.
За энэ дөрөв нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. За. Илүү холыг хамтдаа туулах гэсэн уриатагаар Rovella брендийн дугуй хамтран ажилласан зам үнд 100% хүртэл шинжлэгдсэн ус Pantene хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг үлийн аван сонсорой. 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа анжихаа. За баярлалаа.